Сайн уу манайхаа бүгдээрээ сайн уу? За дараагийн дугаар маань эхэлж байна. Дараагийн дугаар бүр амар дугаартай болсон юм шүү дээ чинь нэр. Би чи ямар буянтай хүн бэ те? Дандаа л хөөрхөн октод руу бичээд айгүй хөөрхөн зөвшөөрөөд байх юм аа. Та нарын комент бүр амар хүчтэй юм билээ шүү манаа. Тэгэхээр комментоо сайн бичээрэй. Хэнийг үзмээр нь, хэнийг хармаар байна. Тэгээд ингээд тэр хүндээ би ингээд шууд харуулна шүү дээ ингээд. За энэ хардаа ингээд хамгийн их лайк авсан байна гэд. Тэгээд өрн штэ манайхаа. Тийм болохоор тэгээд энэ хүн бол ингээд те нүүрэндээ үнэхээр юу эргэлдээн болоо гэмээр гоё ярьстай. Тэ гоё хүн байгаа. Тэгээд энэ бичлэг маань ер нь бараг л beauty secret бичлэг байхаа. Тэгээд бүгдээ гоё юмнуудыг нь асуугаад те яг мейкапынхаа бүтээгдэхүүнүүдийг авч явдаг юм хөөрхөн цүнхэнд нь бас юу байд юм бэ те яг болгоны энэ мэдээд тэгээд бас хөөрхөн арьс арчилгаандаа юу хэрэгэлдэг те яг гол нууцуд нь юу вэ гэдгийг нь бас авна гэсэн үг. Тэгэхээр тийм ээ. Одоо ингээд бодгаа. За өндөр болгоо. Бүгдээ сайн байна уу? За би ч яг сайн байна уу? Сайн байна. Тий. За хартаа. Хөөрхөн үнэн байгаа те. Үнэн л хөөрхөн хүмүүс авчирч штэ. Энэ хүн чинь бүр ерөөсөө ийм подкаст, бичлэгэнд ордгоо тий. Үүнийг ордог шүү. Тэ би чинь гуйгаад, уйлаад. Би нэг амар их. Би чинь бүр яг өмнөх анхны дугаарыг үзчихэл нөгөө ямар гоё юм бэ, ямар гоё будд юм бэ гэл хөөрхөн санагцсан, яг ямар санагцсан. Үзэхэд санагтай. Ундралсан амар хөөрхөн тэр саан бүр амар гоёсан. Тэр саан одоо байна уу? Тэр тэгээд бодоо бичсэн чи яг оройн надад санал тавьдээ. Тэгэхээр ч одоо ухаан тас зөвшөөрд юм аа сте. Ингээд амьдралдаа заяа. Хүмүүсийн ингээд арсыг харж байгаа штэ. Харснаар миний амьдралдаа харснаар хамгийн 3 гоё ярьсан хүмүүсийн нэг нь баггүй юу? Би юу? Тийм. Вау за. Тийм. Ялч нэг мэрэгчлийн өвчин хөдлөө гэх юм уу бас нэг амар хүмүүс ингээд арс хараад идэв. Арай өөрөөр хараа тийм. Арсыг хараад идэв. Арс арчилгааных нь нууцаас мэдмээр байна. Би бол ховтаа. Миний арс арчилгаа баг нэг амар сүрхий байхгүй. Би арс арчилгааны нууц гэх юм бол цэвэрлэгээ. Тэгээ би ерөөсөө цэвэрлэгэнд л амар анхаардаг. Тэгээд нүрээ арчихтаа ерөөсөө гар нүрээ алчураар арчдаг. Дандаа нэг удаагийн хүм эсвэл тийм байхгүй бол зүгээр өөрөөр нь хатаачдаг. Тэр айгүйх нөлөөлдөг байсан. Тэгээд сүүл бас нэг юм амар олж мэдсэн. Яг өсвөр насндаа ингээд 90 дор айгүйх өрөвсөлтэй гормоны батга биш. Зүгээр батг гардаг гэсэн юм. Тэгээд юунаас болдсон бэ гэсэн чинь өглөө босоод орой унтахаас өмнө шүдээ нүрээ угаасныхаа дараа угаадаг гэсэн юм. Тэгсэн чинь яг шүдээ угааж дуусны дараа ингээл амаа зайлна штэ. Тэнгүүд тэр амнаас гарч байгаа тэр нэг омоны үлдэгдэл чинь баг зэрэг ингээд доошоо арьсан үрдэг. Тэгээд батга айгүйх гардаг байсан билээ. Тэгээ яг эсрэгээр нь эхлээ шүдээ угаачаа дараа нь нүрээ цэвэрлэж угаахаар тэр нь багассан. Тэр би бүр яг өөдөрөө туршиж үзсэн. Айгуу сонсож байгаагүй юу бэ? Тэр бол тэг би сүлд нэрээ энэс болсон юм болов эсвэл өөр шалтгаанаас болсон юм болов гэд дахиад хуучнаар угаасан чи яг гарч эхэлсэн ингээд харин тийм. Сайн тий. Тийм тэгэхээр яг эхлээ шүдээ угаачаа дараа нь арьсаа цэвэрлсэн дээр юм билээ шүү. Зөв бяцхан тип гэх юм бол. Тэгээ бас одоо ингээд бүр ингээд ойроос харсан чи ингээд арьс амар гоё юм чанга гоё. Харин тийм байгаа. Тийм ээ. Энэ нь юутай холбоотой юу хэрэгэлдэг вэ? Би бол удам л гэж бодд юм. Манай ээж ч одоо 60 гарсан байхгүй юу. Тэгээ харин одоо хүртэл гоё чангаараа идэв. Тэнгүүд бас удам юм болов гэдэг. Энэ дээр нөгөө нэг юм зураас гарч ирдэг шүү дээ. Smile line гэж. Би энэ дээр тасгал идэв шүү. Бүр тусгаалan зориулж энэ тасгалыг идэх байхгүй юу. За. Манайхаа. Оо. Ингээд тал тийшээ 15-аас 20 ингээд тэнгуү сүлд яг ингээд амар чилэн хилж чилэн тэнгуүд энэ хавьчихсан чилэн энийг ерөн байнга хийдэг өдөр болгоо нэг хаяа санахаараа гинт ингээд яг энэ хэсэгтээ эсвэл ингээд хийдэг ч юм уу тийм арсны нэг төхөөрөмжүүд байдаг шүү дээ нэг тиймэрхүү юм яг ингэж тууштай ашиглаж чаддгүй байхгүй юу тэнгуүтээ за өөрөөрөө арсны тасгал масгал тий фейс тийм юм л хийчих. Бүр энэ зураас бүр гинт амар мэдэгдэв гэсэн. Би бүр өөрөө гайхаад. Яг бүр он гараад шүү. Чи яг энийхэрээ бас яг айгүйх яадаг. Одоо яг энэ хэсгээр ингэж нуглардаг байх энийхэрээ. Тэгээд энэ хэсэг нь бүр ингээд илт мэдэгдээд. Тэгээ би бүр гайхаад бүр яг он гарснаас хойш бүр шууд ингээд сэтгэл санаагаар унаа заяа энэсээ болоод. Тэгээд би жоохон тууштайгаар юм аппарат хэрэглээд байгаа. Гуйшаа шиг юм аппарат. Одоо ингээл яг мэрэгчлэн ямар мэрэгчлэлээ. Одоо ч нөгөө хэмчээр төгссөн. Одоо болохоор яг нөгөө нарийн мэрэгчлэн гэвэл ярьсны хэмчээр.
Тэгээ чи анх хэдэн оноос хойш ингээд нүүр бодолт мейкапнд ингээд сонирхолтой болж ирсэн бэ? Бүр жоохон бахтай амин дуулж бүжгэлдэг байжгаад тэнгуут ч юмсаа ингээд тайз мэсэн дээр харж аяг нүүр бодох шаардлага гарна шүү дээ. Тэгээд өөрийгөө будаал тэгээд ангийнхаа будаал тэндээс ер нь эхлэлтэй юм шиг үлээ. Дуулж бүжгэлэн гэж чи дуулд юм уу? Дуулна шүү дээ. Дуулах уу? Гой бүжгэлэн шүү дээ. Дуулахын сонсоосаа. Чи сүүлд нэг хэлсэндээ би нэг волейболоор хичээлдэг байсан. Хойлоо нэг тэмцээнд оролцож байсан гэсэн шүү дээ. Волейболоор хэдэн жил хичээлсэн бэ? Би ч мөр 5 дугаар ангиасаа хойш үгэн яс бохгүй юу? Бүр спортын цоц хэрэгтэй гэсэн тий. Бэд юм аа. Хүүхдийн наадам билүү? Нөө нэг чи хэдэн онд боллоо? Тэрэнд орсон гэсэн тий. Тэр хавцааны л ангиас. Тэг чи намайг харсан юм. Харжсан баха. Тийм. Хаа нэглээ? Монголд олж исэн. Яг Мойс дээр болж исэн. Тэгээд шагналаа болохоор найрамдал дээр чүчиж аваад лөө яг тийг санагдаад байна тийм. Тийм. Тэр чинь нөгөө нэг Орос хятад билээ 3 улсын хооронд тэмцэн тий. Битээр нэр өнөөдөр болохоор Таиланд мейкап манай хүн өөрөө сонирхоод аль дээрээс хойш ярьсан юм аа чаавал тий. Бүр нэгдэж яхад л нэг Таиланд бодол хийдэг. Бэси. Харин би өөр ингээд Таиланд мейкап надад ямар харт тулж айгу сонирхдаг байсан байхгүй юу? Гой өөр ингэсэн студид болохоор яг нандал хийж чадах юм байна гэл. Яна. Зүгээрээ. Яна. Манайхаа чаддаг байгаа. Би чиний нөгөө хийсэн нэг зургийг харсан шүү дээ. Пэйж дээр Instagram дээр ч юмсан. Тэрээс гоё исэн. Тэгэл за яг Таиландаар л бодуулах юм байна чам дээр гэл. Гэтэ угсаа яалч хүн нөгөө төрхөн Таиланд бодол зохиор зүгтэй юм. Өнгөр нүдтэй. Харин би бас одоо ерөөсөө солонгос мейкап зогтгүй за. Тэний угсаа төрхчийн арай хурц. Харин тийм ерөөсөө зогтгүй. Энэ нөгөө яснууд нь илүү тодорхой болохоор. Тийм солонгос нөгөө бүгдээр бодулсан шүү дээ. Тэгэхэд тэр солонгос бодолд ямар санагдчихсан? Би өөрөө сүлд бас жоохон зассан шүү дээ. Гэтэ нэг давуу талтай юм ингээд амар повдер тавьгүй те. Европын төвжигт мөдөгт цагаан мөртлөө өдөржингөө байгаадсан те. Тэр суур нь бүр үнэхээр супер исэн те. Хувийн өнгө гэж байдаг шүү дээ. Би маргааш нэр хувийн өнгө тодорхойлсон шүү дээ. Тэгээ өмнө нэг онлайнаар тодорхойлж байсан чинь намрын өнгө гээд. Тэгэл би ч яана тэрэндээ амар итгэцэн. Хувцалтуудаа дандаа нэг бэж, мэж, бараа мараа те бордер гэд хийдэг байсан чи яг үнэндээ гүн бэлээ. Гэтэ маргааш их баталсан. Чи тэгтээ өөрөө юу гэж бодож байна? Би болохоор өөрийгөө 100 гэж боддог. Үгүй биш хавар. Хавар гэж боддог. Та хэд энэ төр сүлийн зураг авалцсан амар хөөрхөн бил шүү дээ. Тэр чинь цэг өгч бүх юуг нь гасан байхгүй юу? Тэр Мартин Эмний зураг гэсэн шүү дээ. Яа тэрэн дээр чи бүр амар хөөрхөн байсан. Тийм үү. Чи л нүдэн тусаад байсан за. Гоор ингээд нүдэн дээрээ явж байна. Санд дуртай юу? Санд дуртай шүү дээ. Би хайлайтертай амар дуртай. Гэтэ нэг юу амар их ялахгүй л дээ. Ойр нүднийхээ доторчлыг ингэж хүрээлэг гжиг хүрдэж шүү дээ. Гээд байгаа шүү дээ нөгөө юм чийгшүүлэгч юм уу те. Яг ботокс филлер биш. Нөгөө чийгшүүлэх үйлчлэгээтэй тайрлагч гэдэг юм уу те. Тиймэрхүү юмд бол нэг амар юм нууж хагаад ахаар зүйл биш гэж боддог байхгүй юу? Ялтч угаасаа тэр чинь арьсанд байгаа юмнуудыг байх ёстой юмнуудыг л нэмэлтээр аваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр арьсандаа тийм тарилга хийлэгдэггүй. Гүү би юусоо хийлгэж аваагүй. Огтоо тий. Ботокс л хийлгэж байсан түрүү жил. Тэгээд тэр чинь 6 сар болго гарчтай юм байлаа шүү дээ. Тэгээд тарилга уг нь хийлгэмээр л дээ. Гэтэ би яалтч ингээд бас яг ямар тарилга хийлгэх юм мэдэхгүй. Мэдээж чинь мэрэгжлийн хүнд очиж уулзаж үзүүлэх хэрэгтэй. Тэгээ уг нь хийлгэмээр л хийдэг. Би тэгтээ чамаа ингээд арчин бүр яг амар гоё болохоор бас ер нь ингээд амар гоё байх чинь тарилга хийлгэсэн холбоотой гэж боддог байхгүй яа. Ч бүр амар арсны нэг чанар нөхцөлийг гоё яваад байдаг. Тэгэхээр би чамайг тарилга хийлгэх юм болов гэж бодсон чинь тарилга хийлгэх байсан. Би харин гоё режураны дэргэл янз бүрийн бид чинь тийм тариулж үзмээр л гэтээ айгаад идэм аа. Одоо ингээд одоо чинь нэг арсны бустер дээр янз бүрийн байгаа штэ. Тэнгүүт ингээд минийх нь арс нэмгэн болохоор одоо ингээд харангууд суд айгуу гаран тардаг. Тэгээ ингээд янз бүрийн төхөөрөмж хэрэглэх ингээд чинь цааш нь нүд ч юм уу судсан нэгээд нэг юм өөрчлөлт орчход ч юм уу эсвэл янз бүрийн гинтийн болчходыг амар айгаад идэв. Тэгээ бас режуранч нэг амар өвдөлттэй. Айгу олон хатгадаг. Ямар ч арсны тарилга олон хатгах штэ. Тэгээ жоохон эрсдэл гэж жоохон айгаал идэв. Нүдчихэд кремийн тавихгүй бол манай хүн өөрийгөө яаж нэлээ. Нөгөө нэг артистуудаар бодуулахаар эхлээд нүд жоохон будалдаас шалтгаалаад тэр одоо энэ тод бодол хийх юм бол мэдээж нүдийн төрөлж бодно штэ. Тэнгүүт ингээд арьс нь ингээд яг
ямар ч юу уу даралт эдэр крем байхгүй яг одоо ингээд байгаа шүү дээ. Тэгээд нүд нь амар гоё байдаг. Тэнгүүт нэг л амар санаа харагдаад идэв. Тэгээд би ямар сандаа сая нэндэг хурдан тэр кремээ түрхэтгээ. Бүр энийг л хүмүүст ингээ хэлчих юмсан гэдэг тийм юу байдгүй. Skin care уу? Яг миний одоо туулсан юу гэх юм бол би өмнө ерөөсө double cleansing ерөөсө хэрэглэдэг байсан. Нүрээ хөөсөөр л угаачдаг байсан. Тэгэл яг тосон цэвэрлэгч амьдралдаа оруулж гисэн цагаас хойш ерөөсө хамрын нөхцөлд байгаа мөртлөө хар батгал байх болсон. Зүгээр л цэвэрхэн. Тэнгүүт яг тэр тосон cleansing бол тосон цэвэрлэгч бол айгүй гоёсэн. За тэгээ сүүлд бас нэг юм олж мэдсэн. Тэр нь гэхдээ юу юм уу? Аано гэсэн те. Аано Гоё яригддаг. за кремээ гэл за. Кремээ гэж төрнөөс хойш Үгүй жоохон усуугат. Жоохон бэж харж исэн 3 хамгийн гоё ингээд арьстай үний нэгэ гээд. Тэгсэн чинь ингээд цаана нэг л гарсны яг нэг тийм нууц байгаа да. Тарилах ч юм уу те. Тийм байгаа даас тэрийг нухаж гаргаж хэлдэг хүмүүстэй ярьж игэлдэг. Тэгсэн чинь байглаараа. Тэгсэн чинь харин бүр хэл хамгийн гол зүйл нь ингээд зүгээр л цэвэрлэгээ тий. Гэтэ яалтчгүй ингээд ямар нэгэн glow up ч юм уу тий. Эсвэл бүр ингээд арьсаа гоё болгох ч юм уу тий. Тэр болгон дээр ингээд амар том нууц бас байгаад идэв тий. Одоо ингээд юмнээс харахад л тий жишээлбэл нэг юм ингийн юм амар голонд сайн дадал болох хэрэгтэй. Бүр өдөр болгон сайн цэвэрлж явах хэрэгтэй. Нэг ч өдөр алгасахгүйгээр ч гэдэг юм уу тий. Тим юм нь ингээд айгу чухал байгаад идэв. Бас нэг юу юм байна. Би айгүйх дээшээ харж унтдаг байхгүй. Тэр бас их нөлөөлдөг байж магадгүй. Дээшээ харж унтаж чаддгүй төрөл хүмүүс байдаг шүү дээ. Би болохоор дээшээ харуул илүү хурдан унтчихдаг байхгүй юу. Тэгэл ер нь ингээл дээшээ хараад барыг заримдаа дээшээ унтсан чигээрээ босчдаг. Тэгэхээр бас тэр байрсны унжилт мөжилт ч тэр амар мөрчлээ. Би бол бүр эсрэгээр амар хажиж явж үздэг. Хоёр талд чинь юу яаж ирсэн юм аа? Найз охиноо ч илүү их нэрэг ч илүү хитэн цаг одоо гэр бүлийн хүчирхийл одоо үйлдэл амь насыг хохирож исэн тийм хэрэг гарч ирсэн. Тэгээд за эмэгтэн ер нь жоохон анхан шатчихсан бие хамгаалах чадвартай байсан зүгээр юм байна гэд нэг тэгж тэмцээн уралдаан амжилт үзүүлэе гэж анх хичээлж байгаагүй. Тэгэл за тэгээ бие хамгаалах юм сурчиж байгаа заяа. Тэнгүүт чинь тамирчин болчихж байгаа шүү дээ. За надад яг ямар нэгэн байдлаар гудамжинд явж хахад гинтийн байдлаар ч юм уу нэг юм халдлага ч юм уу одоо хулгай дээр эсвэл одоо дээрлэхэлт боллоо гэж бодоход бие хамгаалах хэрэг гарна да. За тэгээд олон жил сурсан мэдснэ одоо үзүүлэх цаг ирлээ гиндэ. Тэнгүүт тамирчин хизээч болдгүй шүү дээ. Зухтан. Тэгээд сурсныг юуч авахгүй зухт. Бие хамгаалах хамгийн чухал зүйл л зухтах гэж байгаа шүү дээ. Одоо ингээд доотлон бодлон бодоод ирсэн чинь илүү нөгөө хинз нь тодроод эхэлчихсэн. Би ярим бас тий санаач чинь юм хүрээ мөрөнд тодроод эхэлчихсэн. Чиний инстаграм чинь тэрнээс өмнө юу байлаа? Энэ юу байлаа? Их тийм юм өсгөнүүдийн юм цоглуулах шиг. Солонгос нь Oh My Venus шүү дээ кино. Тэр кинонд гартай болохоор тэгэл солиод нэрэнд өөрчлөгдсөн байх та гэж бодсон шүү дээ. Одоо намайг хүмүүс нандаа хэрвс тэндэг шүү дээ. Уцаар ярьж мэрэнгууд нөгөө жоохон ажил мэжлийн шаардлагатай юм ярингууд нандаа хэр тэндэхгүй. Oh my нандаа. Oh my нандаа гэж. Би тэгтээ өөрөө ингээ Oh my нандаа гэж хэлчих чаддаггүй байхгүй юм. Жохоо хичээдэг. Хичээдэг юм аа инээдтэй санагдаад. Надад амар хөөрхөн санагддаг. Тэгээ хүмүүс ингээ өөрөө тийш нандаа нэгэнгүй тэгээ танихгүй байж байсан. Oh my нандаа. Тийм ээ тийм. Бирс доод сормос ингэж нааж үзэж байгаа. Доотлын давхраг энэ сормос. Камер нарагдаг. Чиний нүрэ будахтаа одоо хамгийн будах дуртай одоо хэсэг чинь юу вэ? Нүүдлахтаа. Тийм нүдэ будчихгүй шууд ингээд хамаг юм аим орчтой юм шиг ялангуяа сормос. Сормос айгуу гоё. Амар их явчихсан биз дээ нэг юм бүр би харин шууд аваад ирсэн дотроос нь ялгаж салгаагүй. За тэгвэл яаж ийм зэрэг гэсэн юм байна хаа. Энэ болохоор зүгээр зөвхөн авч чаддаг жийсэн сажиг юм. Бараг 5 6 дахь сав нахаа. Амар хэрглэж байгаа. Гэтэ наа чинь энэ мөнгө биш. Нэг амар юу яж байгаагүй юм. Эдний урал хэрэглэж байгаагүй. Сүүлийн Mac Cosmetics-ийн нэг уралны комбо ашиглаад байгаа. Гоё л байгаа. Тэгээд би нөө сүүлийн үед арьс арчилгаагаа хөвчлэн солонгос бүтээгдэхүүн хэрэглээд мейкапа болохоор дандаа барууны ч юм уу Америк, Европ брэндүүдийг ашиглаж үзээд байгаа. Өмнө ашиглаж байгаа. Бид дандаа яг нөгөө нэг юм зөөлөн, бэж дүү гэдэг юм тий. Саарл, борд юм байна. Энэ юу н айгуу гоё баг хүн болгонд болохоор дийдэг гэх юм уу? Тийм.
Крем болохоор энэ ашигладаг крем. Крем. Заримдаа жоохон нэг чухал үед кремээр будаад зүгээр энгийн өдөр тутамд болохоор юм кушн ашиглаждаг. Энэ айгүй юм гоё. Глоw юм байна. Тэгээ би энэ хайлайтерыг 2022 онд авсан юм. Тэгээ одоо хүртэл байгалаа ерөөсөө дуусахгүй. Наадах ч мэдчихүүлж байгаа. Наадах чинь гэтээ барах хүн болгонд идэм шүү нэ нэг юм дуустгүй. Тэгсэн мөртлөө байгаа л байдаг. Би харин энийг анх удаа л сая 10 сар сонирхож авч үзсэн. Тийм шүү. Эсвэл энэ Kissme-гээд энэний маскараг ашигласан бас энэ их гоёсэн. Зөөр гоё урт, өөрийн сомоос нь гоё урт. Тэг тийм сомоос нь дуртай тэгсэн чинь энэ айгу гоё өвдө бодортой. Нэгийг сонгоё бол флашын сонгох уу? Флашгүй. Би мэдээж уруул хүрээлэгч. Уруулныхаа комбокс сонгоно. Болчихлоо. Буцагдчихлаа. Ингээс. Аха. Яг нэгээс удааг үедээ нөгөө уруулаа бодчихдаг гэсэн болохоор яг тэр үед бол уруулныхаа хүрээлэгч, уруулын бодог энэ хоёроо сонгоод. Гэх юм бол Хели Бибрэл яд юм бэ? Ер нь бол яг бодолт нь надад илүү ойр юм шиг санагдаад байдаг. Зөөлөн болохоор зөөлхөн тэгээд нэг тод өөр өнгө ашигладаг. Аль болох нэг натуралаараа гоё өөрийнхөө юм тодтоол боддог. Тэгмэд Хели Бибрийн бодолтын бичлэг цааш амсаа их бодолтын бичлэг гоё оруулдаг шүү дээ. Бичлэгийг нь үзэх дуртай, санаа авах дуртай. хайлайтерч гоё шүү. Цааж гисэн гоё. Гоё тий. Ингээд бүр гоё. Тэг айгүй илүү гаргаж хүрээлдэг байсан. Тэгээд надад жоохон ховортой тэгээд илүү гарсан амир мэдгэд тэрийг нэг гоё мэдгдүүлэхгүй бодож чаддгүй. Тэгээд яг зөвхөн хүрээгээр нь л хүрээлээ бодсон чи тэр нь илүү таалагдаад. За ингээ бодолт дуслаа. Эндэраа зэж үсэн. Төвдөр үсэн амслаад бүр гоёар харуулна. Ойроос харуул. Аюугаар зодох гэж хэлээ. Саа хайлайтраа зодууллаа. Ингээд бодолт маань дуслаа. Би бүр ойртсан. Бүр яг хүсэдсэн Таиланд мейкапыг хийлгсэн бүр хаппи нүү. Тэг манай нандаа бодохтой айгуу гоё нямба бодд юм байна. Удаан биш айгуу гоё ингээд хурдан. Яг таг нөө будгаа ингээд засаал арилгаал ингээд тэгээд байдгүй. Айгуу гоё бодд юм байна. Нямба бодд юм байна. Баяртай. Гой бодолт илээ. Надад ч өөр таалагдлаа юм. Аха. Нөө ингээ бас хийж байгаа хүнднээс бодолт амар таалагдах хэрэгтэй байдаг юм аа. Жохон тутмаг болчихоор онцгой болчдөг. Надад л бүр үнэхээр гоё. Одоо гарч бүр дэлчмээр санагдаад байна. Тэд чи юу лээ? Зураг авалтанд ийм гоё үстэй нүүр бүтэлтэй ах намайг зураг авалтанд оруулах газрууд байна уу? Яг одоо.